Бүгд найрамд Хятад ард улсын Хибэ мужийн Жанчхүү хотын Жамбэ хошууны төвөөс урагш 15 км-ийн газарт орших Ийхэ ууланд Монгол зөвлөлтийн цэрэг эрсдэл зориулсан дурсгалын цогцлбор бий. Одоос 70 жилийн өмнө хоёр орны цэргүүд энэ газарт Хятадын цэргийн хамтын хүчээр Японы түрэмгийллээс Хятад улсыг чөлөөлснөөр фашизмын эсрэг дэлхийн 2 дугаар дайныг төгсгсөн билээ. Эрийн Жанчхүү жихээ долнуур чиглэлд авсан чөлөөлөх дайны шийдвэрлэх тулалдаан Жанчхүүд болсон. Жанчхүүгийн тулалдааны Хятадууд Лонго Гао ажиллагаа гэдэг бөгөөд дайсны гол бэхлэлтийг сэтлэх байлдаа 1945 оны 8 дугаар сарын 14-өөс эхэлж 19-өөс 21-ний өдрүүдэд ширүүн тулалдаан болсон байна. Жанчхүүгийн чиглэлийн давших чиглэлд Японы томоохон хүч байрлаж байсан бөгөөд дайсны хамгийн том хориглолт зохион байгуулсан түшиж газар Монголын хилээс 565 км-т орших тэрхүү Жанчхүүгийн даваа байжээ. Жанчхүүгийн даваанд Япончууд 1935-аас 1945 оны хугацаанд 40 мянган хятад иргэдийг дайчлан 35 км өргөн 10 км гүн бэхлэлтийн бүс байгуулснаар түүнийгээ давагдшгүй цайжгэж үтсэн байсан байна. Гэвч хамтарсан цэргийн хүч бэхлэлтийг сэтэлж нийт 860 гаруй Япон армийн албан агчийг устгаж шархтуулан олзлсон бол өөрсдөө 60 гаруй хүнээ алджээ. Тэдний 13 нь Домогт Аюуш Жанчив нарын Монголын баатар эрс байжээ. Амь үрэгдэгсдийн гигэн дурсгалд зориулж бүгд найрамдах Хятад ард улс 1945 онд Монгол зөвлөлтийн дайчдад зориулсан хөшөө босгосон бол 1957 онд бүгд найрамдах Хятад ард улсын төрийн зөвлөлийн шийдвэрээр хөшөөг цамхаг болгон шинжилсэн байна. Энэхүү дурсгал цогцлбор нийтдээ 13 га газрыг хамарсан. Цамхаг нь 28.8 м өндөр 360 хавтгай дөрвөлж метр талбайг эзэлсэн. Улаан 3-5 хөшөө бүхий орой мөн 3 улсын төрийн далбайг сэлсэн нь дэлхийн хүн төрөлхтний эв найрамдлыг бэлэгдсэн юм а. Цамхын доохон тал дайчдын буухан бид эргэн тойрныг цэцэрлэгжүүлэх ажил эд хийгдэж байна. 3 өдөр үргэлжилсэн дайны талбар болсон энэ газарт мөн музей байгуулж байна. Цамхагаас цааш 100 м явхад үргэцэн баатруудын бунхан байгаа. За энд 6 Монгол, 54 Орос нийтдээ 60 хүний шарил бий. Монгол зөвлөлтийн дайчин эрсийн амь нас бүлээн цус хөрсөнд нь шингэсэн дайны сүүлчийн голомт байсан энэ газар одоо Хибэ мужийн соёлын үеийн тусгай хамгаалалтанд хамгаалагдж байна. Хүний хөл үл тасрах энд 3 улсын албаны болон ахмад дайчид жил бүр ирж хүндэтгэл үзүүлдэг уламжлалт тогтжээ. Баатруудын гигэн дурсгалыг хүндэтгээр ирэх хинт ч гашуудлын хувцас өмсхийг зөвлөдөг, мэдээж хэрэг чөлөөлөх тань ямар их үн цэнээр олцсныг хүндэтгэх хүнлэл эзээ. Монгол улс ийхүү дэлхийн 2 дугаар дайны түүхийн оршил төгсгөлийг бичлэлцнийг гэрчлэх нэг гэрч бол хуучнаар хаалх хотын Жанчхүүгийн даваандах энэхүү Монгол зөвлөлтийн дайчдын дурсгал юм. Жанчхүү хот Бээжингээс хойшоо 250 км-ийн зайд оршдог.